100 жил ашиглагдах зэс алтны оюу толгой 6.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй 5 толгой монголчуудын дэлхийн нийт баялагын 99%-ийг хүн амын ганцхан хувь эзэмшдэг байдлыг Монгол бий болгохын тулд Улсын их хурлын ардчилсан намын нэр бүхий гишүүд Эрдэнийн хувь хуулийн төслийг санаачлан Улсын их хурл өргөн барьсан хүний хөгжил сангийн тухай хууль нэртэйгээр батлагдсан юм. Бидэнд улс шиг хөгжиж хүн шиг амьдрах боломж байна. Манай улсын стратегийн 15 ордын үнэлгээг олон улсын мэргэжлийн баг 186 тэрбум ам доллар хэмээн үнэллээ. Үүнээс зэс алтны оюу толгой ордыг 38 тэрбум Америк доллараар, нүүрсний 5 толгой ордыг 32 тэрбум Америк доллар болохыг тогтоосон юм. Харин ардчилсан нам 2008 онд стратегийн орд газруудыг эргэлтэнд оруулах санаачлагыг гарган иргэн бүрт Эрдэнийн хувь сая төгрөгийн үн бүхий хувьцаа өгөхөөр хамласан. Монгол улсын үндсэн хуулийн нэг юм залтгууд газар дорох баялагууд бүх ардын өмчгээд элцсэн байж байгаа. Энэ бол ингээд Монгол улсын хувьд бол үндсэндээ баримтлах үндсэн зарчим. Ер нь ингээд дэлхийн бусад бүх улсуудын хөгжиж байгаа чиг хандлага, ялангуяа уул уурхайн баялагтай орнуудыг харахад нэг хэсэг нь одоо жишээл Африкийн орнууд юм уу, эсвэл Арабын орнууд гэдэг ч юм уу, дарангуулагчд нь эсвэл одоо угсаа залгамжсан хаад нь өөрийнхөө улсын баялагыг үндсэнд нь цөөхөн гэр бүл эзэмшээд явах нэг юм загвар, эсвэл одоо өндөр хөгжилтэй барууны орнууд шиг IPO буюу одоо хөрөнгөний биржээр дамжсан хувьцаангийн аль болох олон одоо иргэн эзэмшээд явдаг ийм хөгжлийн хоёр модель баг шиг байна л. Тэгээ 2008 оны улсын хурлын сонгуульд орохдоо ардчилсан намаас одоо Монгол улсын иргэн бүхэнд улс орныхоо баялагын тодорхой хувийг эзэмших ийм эрдэнийн хувь эзэмшүүлэхээр ийм амлалт өгсөн. Ардчилсан нам иргэдээ өмчтэй болгох удаалаагийн бодлогын хэрэгжилтэйг үндсэнд одоо бид нар газрын дөрөх баялаг нь ард түмний өмч учраас тэр өмчөөсөө ард түмэн өөрөө одоо өөрийнхөө хувийг хүртэж чаддаг байх ёстой гэсэн ийм ардчилсан намын иргэдээ өмчүүлэх бодлогын нэг үргэлжлэл бол энд үлдэж байгаа юм. Монголчууд бол энэ 1.5 сая хавтгай дөрвөлжин километр дээр амьдарч байгаа 2.7 сая хүнийгээ ерөнхийд нь энэ байгалийн баялагынхаа эзэн болгоё, өмчлөгч нь болгоё гэдэг энэ анх үзэл санаа ардчилсан намд гарч ирсэн. Ардчилсан нам стратегийн ач холбогдолтой орд газруудаа эргэлтэнд оруулж Монгол улсын иргэн бүрт баялагын тэгш шудрах хуваарлтыг хийхин тулд сая төгрөгийн үн бүхий хувьцааг олгосон. За ардчилсан намын 2008 оны сонгуулийн мөрөө хөтөлбөртөө газрын доор байгаа баялагийг яаж одоо Монголын ард иргэдийн өөрийнх нь өмч болгож болох вэ? Яаж ард иргэд маань газрын доорх баялагаас шударгаар хөв хүртэж болох вэ гэдэг энэ асуудлыг шийдсэн ийм заалтыг бид оруулсан. Энэ асуудлыг шийдэхин тулд эдийн засгийн хууль хэрэгтэй болсон. Эдийн засгийн хуулийг шийдэх хөлбөр гэх юм бол эхний ээлжинд бид нэр Эрдэнэс Монгол гэдэг энэ том компани байгуулсан. Энэ компани үндсэн байгуулагдах утга учир нь бол хүний хөгжил сангийн хуулиар бол зохицуулагдаж байгаа. Хүний хөгжил сангийн хуулийг 2009 оны 11 сард баталсан. Тэгэхээр энэ хүний хөгжлийн сангийн хуулиар бол уул уурхай нөгөө стратегийн 15 ордынхаа төрийн одоо өмчит ногдох хэсгийн ногдол ашгийг энэ сандаа төвлөрсөн төсөвт орж ирж байгаа энэ төлбөр бол энэ санд руу орно. Өөрөөр хэлбэл энэ газар дорох баялаг маань газар дорох байхтай бүх ард түмний өмч байсан бол газар дээр гарч ирсэн үедээ ч гэсэн бүх ард түмэнд оногдох байх ёстой. Эцсийн зүйлийг бид газар ширхэг ухуулж байна. Газрын дорох баялагаас Монгол улсынхаа иргэн бүрт хөв хүртэнэ. Энийг бол бид Эрдэнийн хувь гэж нэрлэнэ. Энэний үнэлэгдэх хэмжээ 1 сая төгрөг байна л гэж хэлсэн. За би яагаад гэдгийг тайлбарлая гэж бодож байна. Иргэн бүхэнд 536 ширхэг хувьцааг бид нар олгосон байна. За дараагаар нь нэмээд дахиад 536 ширхэг хувьцааг олгосон. Өнөөдөр Монгол улсын иргэн бүхэн газрын доорх баялагаас хувь эзэмшиж байгаа үл эзэмшиж байгаа. Хувьцаа авсан уу гэвэл авсан. Тэр нь хэдв? 1072 ширхэг хувьцаа. 1072 ширхэг хувьцаа. Дараагийн жилээс эхлээд ингээд ногдол ашиг аав. Өнөөдөр ингээд худалдаа харилцаа гэвэл өөр хүмүүс худалдаж болохгүй зөвхөн төр төгн. Төр бол сая 72 мянган төгрөг худалдаж байгаа. Тийм учраас ардчилсан намын газрын доорх баялагийг ард иргэдтэй олгоё,
эзэмшүүлье гэсэн энэ бодлого бол хэрэгжсэн. 1 сая төгрөгийн үнэлгээ өгөхий хувьцаа иргэд маань бүрэн очлоо. Эрдэнэ хуваалгах ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн биелэлт. 2008 онд ардчилсан нам зөв бодлого зөв сонголт мөрийн хөтөлбөрийн хүрээнд иргэн бүртээ Эрдэнэ хуваалгахоор амласан. Эрдэнэ хувийн хэлбэр нөхцөл их усүр зориулалт болон бусад шаардлагатай харилцааг хувь иргэн айл өрх улс орны хөгжил дэвшил өгөөчтэй байгаар хуульчлан зохицуулахар болсон билээ. 2009 оны 11-р сарын 18-нд хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсан. Ийхүү Эрдэнэ хувь хуульчлагдсан. 2011 оны 11-р сарын 25-ны өдрийн Улсын хурлын 53 дугаар тогтоолоор иргэн бүрт сар бүр 21,000 төгрөгийг бэлнээр олгох шийдвэрийг гаргалаа. 2012 оны 4-р сарын 11-ний засгийн газрын шийдвэрээр иргэн бүр 1072 ширхэг хувьцааг эзэмших болов. Нэгж хувьцаа бүрийн үн 933 төгрөг бөгөөд нийт сая төгрөгийн хувьцаа гэсэн үг. Иргэн та 2 сонголттой. Эрдэнэс 5 компани 1072 ширхэг хувьцааг нэрийн дансандаа байршуулах. Аль эсвэл сая төгрөгийн хувьцаагаа бэлнээр нь авах. Энэхүү ажлыг 2012 оны 6 дугаар сараас эхлүүллээ. Монгол улсын иргэн бүр Эрдэнэс 5 компани 1072 ширхэг хувьцаатай болж, үүнээс гадна Эрдэнэс 5 компани давуу эрхийн 1 хувьцаатай болсон юм. Стратегийн 15 орд одоогоор бүртгэгдээд байгаа цаашдаа энэ ордын тоо 39 болж нэмэгдэнэ гэсэн судалгаа бий. Ийхүү ардчилсан намын 2008 оны мөрийн хөтөлбөр бүрэн биеллээ. Тэгэхээр манайхан бол хувьцаа гэдэг үгэндээ жоо юутай болцсон. Заадтай нэг бүтэхгүй лидтэй хоосон цаастай гэж тийм. А гэтэл тийм биш байхгүй. Дэлхийд дахин угаасаа энэ хувьцаан дээр явж байгаа. Тэр ч удаар Монголын компани тэнд ороод эхэлсэн. Тэгэхээр тэр 5 долгооны үүсний компани чинь ажиллаад ашиг олнод тэр ашигаас 10%-ийг ард иргэдтэй өгнө. Тэгэхээр энэ 1072 ширхэг хувьцаа тодорхой хэмжээний ногдлоо шиг жил өгөх очно. Энд чинь хүний авж байгаа ногдлоо шиг учраас энэ мөнгө юм байна. Мөнгө юм байна. Насан туршид байна тэр хүн. Хувьцаа гэдэг чинь миний одоо өмч шүү дээ, хөрөнгө шүү дээ. Тэ? Тэгээ төрөөс өгж байгаа надад өгж байгаа өмч. Хувьцааг авбал яг олон талын үзүүлэлт яг зөв юмдаа орлогоо хийгээд хувьцаагаа ашиглаж болох зүгээр л гэж бодож байгаа. Ардчилсан нам 2008 оны сонгуулиар амласан гол үндсэн амлалтаа 200%-аар биелүүллээ гэж хэлж байна. Энэ юу гэвэл хүний хөгжлийн сангаас олгогдож байгаа давуу эрхийн хувьцаа. Энэ нь бол стратегийн бүх 15 орд газар дараа нь цаашид нэмэгдэх 39 орд газрын нэг ширхэг том хувьцааг Монгол улсын 2.7 сая иргэн болгон эзэмшиж байгаа. Энийний баталгаа нь юу юм бэ гэхээр хүний хөгжил сангийн одоо дэвтрэг гэж хэлж болно. 5 толгой төсөд ашиг олох бүрт иргэн та ногдлаа шиг хамгийн түрүүнд хүртэж байх эрх бүхий давуу эрхийн хувьцаа мөн иргэн таны нэрийн дансанд бий. Монголчууд бид хувьцааны ногдол ашгаа зүгээр нэг хараад суух биш. Эрүүл мэнд, боловсролын салбартаа тэтгэвэр даатгалын сандаа шилжүүлж болох юм. Ардчилсан намаас бол энэ хуулийн үйлчлэлийг цааш нь хэвээрээ хатгална. Харин бэлэн мөнгөөр биш нийгмийн даатгал, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, орон сууцны дэмжиглэлээр илүү төлөвлөгөө хандуулах хаа. Энэнийг олон түмний хүсэл зориг нь юу вэ? Бүлгүүдийн сонирхол юу вэ? Юугийн залуучуудын, хамтуудын, оюутнуудын, тэтгэврийн авагчдын тийм үү? Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэрүүнд нь зохицуулаад улсын хурлаас жил болгоныг төсвийн өмнө шийдвэр гаргав. Энэ бол стратегийн нэг л ордоос монголчууд хувь хүртсэний баталгаа, амлалт биелсний нотолгоо. Цаашдаа стратегийн 15 орд 39 болж нэмэгдэнэ. Ингэснээр монголчууд бидний ирээдүй баталгаажиж, монголчууд бид хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломжтой боллоо.